За бүгдээ what's up. За өнөөдөр бол day 7:06. Тэгээд явчихин. Нөгөө талбай дээр нэттэйгээ өрөөд ирсэн. Бид тэр өнөөдөр гоо бэлтгэлийнэ. Нэг хаалгандаа тавьж байгаа сайхан цогцолт хийж үзлээ. Тэр бэлэг болоо. За өнөөдөр өстой өдөр нэ. Талбайч нөтөм шиш өмнөх шиг намаг гоё. Сайхан бэлтгэл хийцгээе. Let's go. Oh my God! Wow! Come on, man. Damn! It was at this moment that he knew he fucked up. No, God! No, God, please, no! No! За сүүлийн цохилт баруун болон гол хийгээд дуусгацгаа. За стэрч өнөөдөр цаг 7-нд болцсон. Let's go. Дээрээ хажууд рөөс очоод нь шатсан шүү дээ. Яг л тэр шүлэг шиг. Тэр шүлэг гинэ. Чарли нана соо. Чарли. Аава. За савал. Энийг харах хэрэгтэй. The next day. За бүгд нь өглөөний мэнд бид хоёр Наполи руу явах чинь тэгээд сайраа гэж автобус боллоо. Тренээс нааша автобус руугаа дамжих юугаар аваад тэгээд 2 цаг явах стейсэн. Тэгээд сая метро юу лээ тренээс буугаад одоо бас руу шилжих гэсэн. Бас ордгоо. Гэтэ энэ арай гэж нэг оллоо гүүж нэг одоо мэдгүй асууж. Саяны автобус дахиад биш байсан. Тэгээд бид хоёр дахиад бүр нилийн сандралтаж хайж энэ Наполи автобусыг олсон. Тэгээд энэ одоо галтуул харагдчихээн. Зүүн бостой. За Наполид болцсон. За энэ Наполигийн хамгийн алдартай метро стейшн энэ. Яг энэ хэсгээрээ дэлхийд нэгт орд юм байна. Юу гэлтгсэн гинэ? Оо
Тийм ээ тэ нэрээ. Сүртэй. Өглөөний мэнээр өнөөдөр хаана вэ гэхээр Наполид байна. За тэгээд өнөөдөр юу болсон бэ гэхээр өглөөс ер нь бичлэг хийж амжаагүй. Яа гэвэл өнөөдөр битээр энэ маань яг Наполи руу ирэхдээ 2 цаг яваад ирсэн. Тэгээд тренер яваад нэг дамжаад тэгээд наашаа ихэсэн. Тэгээд өглөө гэдэг хэвчээ. Иесус бас рамж тэгээд Нэмэс усаад. тэгээд Иесус гасан. Тийм. Тэгээд бидний санд гараад занда брэм удаад бараг занда бараг 5 цаг явсан баха. Тэгээд арай л ирлээ. Тийм Наполид л ирлээ. За Наполи яадаг гэлээ нэ. Наполи юу? Тийм. Синхруулах. Наполи шүү дээ. За мэдгүй хүмүүс бичлээд бол Наполи ч яг соёл түүхийн хувьд бол Италийн бараг хамгийн анхны хавцаа. Ер нь бас бараг Италийн оршихуй эхлээс өмнө байсан хавцаа. Өөрөөр хэлбэл эртний грекүүд гэж яддаг шүү дээ. Эртний грекүүдээр ингэж орлогцоо хот тахгүй. Тэгээд одоо нөгөө бидний яриад байдаг Итали пицца, кофе, Итали соёл өгөөч дөө хөгжим бүх юм яг энэ хотоос хэлсэн. За тэгээд хаанагаа вэ гэхлээр Ромын жижигүүсүү та нар баг мэдэх бах та. Ром гэнэ Миланы жижигүүсүү. Юу Миланы жижигүүс Миланы кэшрийн жижигүүс Гинэ. Excuse. За одоо та нас харуулсан заяа. Жи. За нэг юм газар байна. За бид хоёр сая Миланы жижигрүүс суйлбарлах галерейгаас гараад наашаа Италийн Наполи хотын хааны ордон дээр ирсэн байна. Тэгээд ингэж харагч ийн гаднаасаа хэцүү үл. Шатраар бол нэг юу юм уу? Тэрэг юм уу? Сүртэй. За дотроос нэг ингэж харагч та. Яаж манай Касертагийн хааны ордыг үзэхтэй. Нэг кубтэн чирхгүй юм байна. чинь 1700 энэ чинь 1200. Зүв. За дараагийнх руу явцгаая. За маха хааны ордноос гараад Piazza del Pescito ойлоо. Нэг газар ирсэн байна. Махар бол ер нь л Сүхбаатарын талбай л юм. Тэгээд энд яагаад тэгээ хаалт эцэглээ? Одоо энэ чинь нөгөө нэг 12 сарын 31-нд том юм парти хийх гэж байгаа байхгүй парти ч гэсэн DJ set мэттэй. Тэгээд тэр цаанаасаа ингээд юу лээ? Солиод. За ер нь л зүгээр монголчлоод бол талбай юм биш 12 сарын 31-ний талбай дээр очиж яасан юм бэ? Тэрийг засвар ажил хийгдэж байгаа юм байна. Тэгээд урд нь уг нь очиж болдог байхгүй юу? Энэс Наполиг бас илтгэсэн маш том уг нь талбай гэх юм уу? Дан чаалттай амар их жуулчтай. Амар их байна ёо бурхан минь. Харалтай тань. Тэр хүмүүс нь баг ингэ чимэглээд байгаа юм байши. За тэгээд дараагийн газар руу явцгаая да хэдүүлээ. Юу гутаад байна? Сайн уу гинэ. Шүү юу? Тэ. Тэр харагчаа уулаагааз энэ галтуул гэсэн. Өнөө бахоо. За гэрэлнүүд нь бол ассан шүү мааха. Одоо харанхаа болох хэрэгтэй. Энд юу болоод вэ? Сая өгний гой бүжиглэгчсэн тий. Гэсэн чи цаг та нар баг алсан. За мэдээч хажуу талд бол Милан галерей байж байна. За одоо зүүн тийш. Энэ юу болоод байгаа? Хармаар хаа.
Ой, нахи. Wow. Йоо, зэвэлчлээ шүү дээ. Энд чинь ингээд захиалгаа өгөө дээрээс ингээд саняах шиг сагсаар буулгах юм байна. Яа сонирхолтой. Зя Напологийн gelato тест нэ битэр. За тэр харж ийн өндөр 100 натурал гэж хаад юм л шүү дээ. За битэр явсаар ЮНЕСКОгийн годамжид ирсэн байна. Сая ихэнд үзүүлсэн ЮНЕСКОгийн годамж шээсэн байна. Яг энэ нь бол яг ЮНЕСКОгийн годамж гинэ. Энэ 2600 жил яг байж байгаа хамгийн урт тийм алдартай Наполигийн годамж юм байна. Яг энэ нөгөө нэг зүрхэн хэсгэр яг ингээ хоёр талтай ингээ хуваасан тэр нь ингээ том яг ЮНЕСКОд бүртгэгдсэн юм шиг байлаа. Тэгээд одоо ийшээ хараад тэгээ хойшоо харах юм бол яг амар том яг хоёр талтай ингээ хуваагдсан тийм годамж байна. Тэгээ годамж нь бол уусаа мэдээж хоёр талтай ингээ дүүрэн дэлгүүрүүдтэй тэгээд хөл хөдөлгөөн ихтэй юм байна. За ер нь мэдрэгдэж байгаа сте тэ vibe нь бол сая хэдүүлээ Christmas market-аар нэвсэн юм байна. Гоёна. Наполи. Маратоныг уусан уу? За битэр явж. Одоо энэ viral болж байгаа пицца гэдгээр ирсэн байна. Би хамгийн алдартай пиццаны газар. Гинэ. Яг энэ дээр. Сая битэр захиалга өгчлөө. 1800 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гинэ. Жулия Робертс гэдэг хурдан хүнтэй таньмын ойлгочтой. Энд дээр гадаг. Дэлхийд алдартай пицца гэж амсаж үзэх нэ. Сайн бахта. Наполич гоё наа. Марадонагаар амьсгалсан хот байна даа. Марадонагийн хаан болсон. Зя энеручка пицца авсан. Алдарт пицца. За дэлгэдэлээ. За. Энэ угаасаа юу гэсэн? Илээ юм Америк маягийн пицца биш үү? Яг хамгийн анх пицца яаж гарч ирсэн? Яг тэрээр гарсан байна. Өөсө пицца чи Наполиос гарсан шүү дээ. Let's see. Яг л юмэр юм бэ. Йоо. Ой мчина. За эдэлтэй яа. Тэнцээ солиод бодоод байна уу юу? Хаана вэ? Тэр цаана энэ цаатлын байрна. Харин тийм биш. Цагаан шүү. Цагаан. 1000 ганц шүү дээ. За иди. Цагаан боллоо. За битэр сая юуны хажуудал, трейний хажуудал шууд интермаркет гэдэг. Ороод ирлээ. Битэр юу яаж орж ирлээ гэдэг вэ? Пүү энэ Москва байна. Бид нарт бол энэ чинь сонин шүү дээ. Гадаадд байгаа бид нарт. Энийг хараад энийг. Пүү. Цифиро. Та нар мэдж байгаа да тэр тоглоомыг үзсэн бол нэ цифир дуртай гэж би хэлсэн шүү дээ. Тэгтэл яасан энэ төлөж үрийн бокс кейкийн дуртай гэж хэлсэн байт юм аа. Бискут. За. Оо. Энд 1.10 гэж гэдэг чинь 5,000 төгрөг. 4,500. За. Дад энэчнээс хэрэгтэй маа гэд. Тренд болц дөө. За, Наполиг орхилоод сүүлийн хэсэг юм шиг байна манайхаа.
Тэр одоо train station руу явж ин. Одоо ойрхон манай тэр цаана харагдчихээн. За Наполи бол үнэхээр таалагдлаа. Яг л нэг тийм хуучны угаасаа яг энэ манай нэг хэлсэнчлэн хуучны Италийн хотуудын нэг гэж ярьд юм лээ. Тэгээд үзэх ёстой баг их газрууд энэ битээр үзлээ. Тэгээд надад бол Марадоногоор амьсгалсан юм шиг санагдаж байна. Яг энэ Португал шиг яг юм хөл өмгийн орн шиг л үнэхээр гоё байлаа. Бараг бүхэл юм ингээ хөл өмгөөр ингээ тагчигдсан болохоор үнэхээр гоё байлаа. Тэгээд орой бол бүр гоё юм байна. Тэгээд та нартаас гэж зөвлөхөд орой ирцгээе. Наполид ирэх гэж байгаа бол орой ирээд за. Орой бол гоё юм байна. За тэр пиццатай бол ярих юм байхгүй юу? Эм гоё үнэтэйс шинээрээ. Зүгээр л оригинал пицца. За тэгээд орой гэрт чадвалчод уулзъя. Bye bye. За ийм трейнер явдаг байгаа. Хөдөлмөртэй. Манай нэг юм бэлдсэн сэндвич.